Анхаараарай. Монгол улсын нийслэл Улаанбаатараас ярьж байна. Удам сайхан Монголдо уудхийн завгүй хэмэрлэг улаан цагаан цэнхрүүдийг шимтэн таардаг. Улирал дуусгаснаа нь унтах сэрхэхгүй зүтгдэг улаан манаатуудынхаа энэ шөнийн амар амгалан гэрья. Зайсан байцгаана уу хөл бөмбөгийн шимтэн үзэгч та бүхэндээ энэхүү өдрийн мэндийг хүргэе. Энэхүү бичлэгээрээ 2026 оны дэлхийн аваргын сүүлд болсон 7 хоног болох 6 сарын 19-ноос 6 сарын 24-ний хооронд болсон нийт 24 тоглолтын бүх багууд 2-2 тоглосон байгаа. Энэхүү тоглолтуудын топ 10 тоглолтын томьёог хүргье. 10 дугаар байранд Турк болон Парагвай улс 2026 оны дэлхийн аварга шалгаруулалт тэмцээний групп D хэсгийн хүрээнд 2 дугаар тойргийн хамгийн дүүлэнтэй халуухан тоглолтуудын нэг болох Турк болон Парагвай шигшээ багуудын тулаан өрнөж Парагвай шигшээ баг 1-0 харьцаатайгаар түүхэн ялалт байгууллаа. Энэхүү дүүлэн тоглолт Монголын цагаар 6 сарын 20-ны өглөөний 6 цагт Америк нэгдсэн улсын Калифорни мужийн Санта Клара хотын Лайвс стадиумд цэнгэлдэх хүрээлэнд болж өнгөрсөн 2 дараалж хожигдсан Туркийн шигшээ баг инхүү 24 жилийн дараа эргэн ирсэн ч дэлхийн аварга шалгаруулалт тэмцээнээс хугацаанаас өмнө хасагдах нь тодорхой болж Турк улсын хэмжээнд маш харамсалтай зүйл боллоо. Тоглолт эхлээд ердөө 64 секундэд Парагвайн залуу агас хамгаалагч Матиас Гласра торгуулны албан гаднаас цохиж энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хамгийн урдан голыг оруулж Парагвай тэргүүлж эхэлсэн. Үүний дараа Туркийн баг бөмбөгийг бүрэн хяналттай авч ширүүн довтлсон ч гол оруулж чадаагүй. Тоглолтын нэгдүгээр үеийн нэмэлт цагт Парагвай голод Мигел Алморын ширэн дүрмийн дагуу өрсөлдөгч тоглогчтой маргахдаа амаа гараараа таглаж ирсэн үлдээ вараар хянагдаж шууд улаан утас авснаар Парагвай талбай дээр аруулаа үлдсэн нь тэмцээний түүхэнд хамгийн сонир улаан утаснуудын нэг боллоо. 2 дугаар үед Арда Гюлер Кен Гилдэц нар довтлсон ч Парагвай халагч Орлоно Гил гайхалтай алдууд хийж багтаа ялт авчирсан. Туркчууд тоглолтын турш 33 цогт хийсэн ч нэг ч гол оруулж чадаагүй тэмцээнээ дуусглаа. Тоглолтын статистик бөмбөг эзэмшил Турк 78%, Парагвай 22. Нийт цогт 33, Парагвай 6. Турк 33, Парагвай 6. Хаалга онсон цогт Турк 6, Парагвай 2 цогтыг хийсэн байна. 9-р байранд Бразилийн эсрэг Хайти улс. Бразилийн шигшээ баг Хайти 3-1-ээр ихтгэл төгс хожиж хэсгээсээ тэргүүлж эхэллээ. 2026 оны дэлхийн аварга шалгаруулалт тэмцээний групп C хэсгийн 2 дугаар тойргийн тоглолт өрнөж 5 удаагийн дэлхийн аварга Бразилийн шигшээ баг Хайти багийг 3-1 харьцаатайгаар буулган авлаа. Энэхүү тоглолт Монголын цагаар 6 сарын 20-ны өглөөний 8 цаг 30 минутанд эхэлж Америк нэгдсэн улсын Пенсильвани мужийн Филадельфи хотын Линкольн Financial Field цэнгэлдэх хүрээлэнд болж өнгөрсөн. Эхний тойрогт Мароккотой тэнцсэн Бразилчууд инхүү анхны ажил авч хэсгээ тэргүүлж эхэлсэн бол 2 дараалж хожигдсон Хайти шигшээ баг энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулалт тэмцээнээс хамгийн түрүүнд хасагдах нь тодорхой боллоо. Матиас Кюне тоглолтын 23 дахь минутанд хамгаалагч Ойсон бөмбөгийг хаалган чиглүүлж Бразилийн багийг тэргүүлж эхлүүлсэн. 36 дахь минутанд Винисиус Жуниорын дамжуулалтаар хүчтэй цогт гүйцэтгэн дубль хийлээ. Нэгдүгээр үеийн нэмэлт цагт талбайн голод Винисиус Жуниор өөрөө голдож тоглолтыг 3-1 болгон эхний ягасл хувь заяаг шийдсэн байна. Гэвч нэгдүгээр үеийн 39 дахь минутанд Бразилийн гол тоглогч Рафиня Бертлавч талбайг чөлөөсөн тэдний хувьд харамсалтай үйл явдал боллоо. 2 дугаар үед Эндрик гол оруулсан шүүгч хотон тоглолт хийж үзэн цуцалсан. Хайти багийн хувьд тоглолтын тактикаа өөрчлөн довтлсон ч Бразилийн алгач Алисон Бекер гайхалтай алт хийж тоглолтыг хуураймалаа. Тоглолтын статистик бөмбөг эзэмшил Бразил 57%, Хайти 43, нийт цохилт Бразил 9, Хайти 8. Хаалга онсон цохилт Бразил 5, Хайти 4 онсон цохилтоор хийжээ. 8 дугаар байранд Аргентины эсрэг Австри улс. Аргентины шигшээ баг Австрийн 2-1 харьцаатайгаар хожиж шөвгийн 32-т шалгарлаа. 2026 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний групп G хэсгийн 2 дугаар тойргийн хамгийн түүхэн бөөгөө дүүлэнтэй тоглолт өрнөж дэлхийн аварга Аргентины шигшээ баг Австрийн багийн 2-1 харьцаатайгаар буулган авлаа. Энэхүү түүхэн тоглолт Монголын цагаар 6 сарын 23-ны өглөөний 1 цагт Америк нэгдсэн улсын Техас мужийн Даллас хотын цэнгэлдэх хүрээлэнд бол 2 дараалж хожсон Аргентинчууд инхүү 6 оноотойгоор хэсгээсээ шалгах эрхээ авлаа. Тоглолтын 8 дахь минутад Лавтерио Мартинес торгуулийн талбайд унснаар Аргентин баг торгуулийн цогт гүйцэтгэх эрх авсан ч багийн ахлагч Лионел Месси цохилтоо алдаж хөгжүүн дэмжигчдийг гайхшруулсан. Үүний дараа Австрийн баг Давид Алабагийн удирдлагын дор тоглолтын 38 дахь минутанд Лионел Месси
хаалганы доод болон гоёмсог гол оруулж алдаагаа арилгасан байна. Энэ түүний дэлхийн аварга шалгаруулах тэмцээний түүхэнд 17 дахь гол болж Германы Мирослав Клоузегийн рекордыг эвдсэн байна. Тоглолтын үндэн цаг дуусаж шүүгчийн нэмэлт цаг Хюлиан Альварезийн цогцолтыг хаалгагч хаасан ч ойсон бөмбөгийн Лионел Месси гол олгосноор дубль хийж багтаа 2-1 харьцаатайгаар түүхийн алтыг авчирлаа. Мессийн хүү дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 18 дахь гол оруулж нийт хөл бөмбөгчдөө дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хамгийн олон гол оруулсан рекордын эзэн боллоо. Тоглолтын статистик: бөмбөг эзэмшилт Аргентин 54%, Австри 46, нийт цогцолт Аргентин 12, Австри 6. Хаалга онсон цогцолт Аргентин 3, Австри 1. 7-р байранд Францын эсрэг Ирак улс. Францын шгшээ баг Иракийг 3-1 харьцаатайгаар буулган шүвгийн 32 шалгах хэрэгээ баталгаажууллаа. 2026 оны дэлхийн аварга шалгаруулалт тэмцээний групп А хэсгийн 2 дахь тойргийн хамгийн сонирхолтой тоглолт өрнөж өчрөх Францын шгшээ баг Иракийн багийг 3-1 харьцаатайгаар хожлоо. Энэхүү тоглолт нь Америк нэгдсэн улсын Пенсильвани мужийн Филадельфи хотын цэнгэлт хүрээлэнд болсон байна. Цаг агаарын таагүй нөхцөл байдал хүчтэй Адар бороо аянгийн улмаас 1-р өндөрлсөний дараа тоглолт 2 цаг гаруй хугацаагаар төр зогссон дэлхийн аварга шалгаруулалт тэмцээний түүхэнд ховорхон тохиолдлуудын нэг болсон. 2 дараалж хожсон Францын баг ийхүү 6 оноотой хэсгээс шалгарсан бол 2 дараалж хожигдсон Иракийн баг хэсгээс асагдах нь тодорхой боллоо. Тоглолтын эхнээс Францчууд давмгайлж 14 дахь минутанд багийн ахлагч Килиан Мбаппе өөрийн улсын 100 дахь тоглолтод гол оруулж Франц улсыг тэргүүлж эхлүүлсэн байна. Үүний дараа Иракийн баг хамгаалтаа бүрэн шилжиж эхний хагасыг 1-1 харьцаатайгаар дуусгасан. Урт хугацааны цаг агаарын саатлын дараа тоглолт эргэн эхлэхэд Францын товтлогоо улам ширүүсэж 54 дахь минутанд Килиан Мбаппе дахин голдож дубль хийсэн бол 66 дахь минутанд Осман Дембеле дэлхийн аварга шалгаруулах тэмцээний түүхэнд өөрийн анхны голоо оруулж тоглолтын эцсийн цэгийг тавьсан байна. 2 дугаар үеийн сүүлийн минутад Иракийн баг сөрөг товтлогоо аюултай цогцолтыг гүйцэтгэсэн ч Францын алгагч Майк Маньяг давж чадлагүй тоглолтын турш хаалганд нэг цогцолт хийж чадлагүй тэмцээнээ өндөрлүүлсэн байна. Тоглолтын статистик: бөмбөг эзэмшил Франц 56%, Ирак 44, нийт цогцолт Франц 19, Ирак 4. Хаалга онсон цогцолт Франц 5, Ирак 1. 3-р байранд Тунисын эсрэг Японы шгшээ баг. Японы шгшээ баг Тунисыг 4-1 харьцаатайгаар бут нэргээд дэлхийн аваргын түүхэнд нэгэн шинэ хугацааг нийлээ. 2026 оны дэлхийн аварга шалгаруулалт тэмцээний групп A хэсгийн хүрээнд түүхэн тоглолт төрнөлөө. Азийн хүчирхэг төлөөлөлд Японы шгшээ баг Тунисийн багийг 4-1 харьцаатайгаар голын бороо оруулж буулган авлаа. Энэхүү тоглолтод дэлхийн аварга шалгаруулах тэмцээний түүхэнд 1000 дахь тоглолт гэдгээрээ хөл бөмбөгийн түүхэнд мөнхрөн үлдэж байгаа. Монголын цагаар 6 сарын 21-ний 12 цагт Мексик улсын Монтеррей стадиум цэнгэлт хүрээлэнд буулсан байна. Энэхүү ялтаар Япончууд Азийн багуудаас дэлхийн аварга шалгаруулах тэмцээний нэг тоглолтод 4 гол оруулсан анхны баг болж хамгийн өндөр зүрхтэй утсан шинж амжилтыг тогтоолоо. 2 дараалж хожигдсон Тунисийн шгшээ баг ийхүү тэмцээнээс албан ёсоор хасагдаж өчүүн дэмжигчдийнхаа урмыг хугалсан харамсалтай үйл явдал боллоо. Тоглолт эхлээд ердөө 4 дахь минутанд Давия Камада хаалганы ойрын болон чадварлаг чиглүүлж Японы дэлхийн аварга шалгаруулах тэмцээний түүхэнд хамгийн урдан голыг оруулж багтаа тэргүүлтийг авчирсан байна. Үүний дараа Япончууд тоглолтыг бүрэн хяналттай авч 31 дахь минутанд товтлогч Айсе Вүдэ торгуулийн талбайн гаднаас гайхалтай хүчтэй цогцолт гүйцэтгэн тоглолтын харьцаа 2-1 болгож эхний хагасыг өндөрлүүлээ. 2 дахь үеийн 69 дахь минутанд Жени Ито 3-1 болгосон бол 83 дахь минутад Айсе Вүдэ мөргөж дубль хийснээр тоглолтын эцсийн цэгийг тавьсан байна. Тоглолтын статистик: бөмбөг эзэмшил Тунис 43, Япон 57, нийт цогцолт Тунис 3, Япон 10. Хаалга онсон цогцолт Тунис 1, Япон 5. 5 дугаар байранд Норвегийн эсрэг Сенегал улс. Норвегийн шгшээ баг Сенегалыг 3-2 харьцаатайгаар хожиж шүвгийн 32 шалгарсан байна. 2026 оны дэлхийн аварга шалгаруулалт тэмцээний групп А хэсгийн Норвегийн шгшээ баг Сенегалийн хүчирхэг багийг 3-2 харьцаатайгаар буулган авлаа. Энэхүү тоглолтыг Америк нэгдсэн улсын Нью-Жерси хотын Нью-Йорк Нью-Жерси стадиум цэнгэлт хүрээлэнд болсон байна. 2 дараалж хожсон Норвегчууд ийхүү 6 оноотойгоор хэсгээс шүвгийн 32 шалгарах эрхээ албан ёсоор баталгаажуулсан байна. Тоглолтын 1-р үеийн 43 дахь минутанд Сенегал хамгаалж Кулибалигийн гаргасан алдааг шиглэн Норвегийн хамгаалж Маркус Кёмрен Педерсон хүчтэй цохилт хийж багтаа тэргүүлийг авчирсан. 2 дугаар үе эхлээд удаагүй байхад үе 48 дахь минутанд Эрлинг Хааланд голдож харьцааг 2-1 болгов. Сенегалийн баг бууж өглөхөө товтол 53 дахь минутанд Осман Сар нэг голоор хариулсан ч үүнээс 5 минутын дараа Эрлинг Хааланд ойрын зэнээс дахин гол оруулж дубль хийснээр Норвеги 3-1 харьцаатайгаар тэргүүлж эхэллээ.
Тоглолтын үндсэн цаг дуус шүүгчийн нэмэлт цаг Сенегалийн Исмаил Саар дахин голдож дубль хийсэн тэдэнд тэнцвүүлэх цаг үлдээгүүд бол Норвег 3-2-ийн харьцаатаагаар түүхийн ялалтаа хамгаалж чадлаа. Тоглолтын статистик бөмбөг эзэмшилт Норвег 43, Сенегал 57, нийт цогт Норвег 12, Сенегал 17, хаалга онц цогт Норвег 6, Сенегал мөн адил 6. Дөрөвдүгээр харинд Испани болон Сауди Араб болсон. Испаний шгшээ баг Сауди Арабыг 4-1 харьцаатаагаар бут нэргийн дэлхийн аварга шалгаруулалт тэмцээний эхний тойргийн бүтрэлтэй амжилттай заслаа. 2026 оны дэлхийн аварга шалгаруулалт тэмцээний групп H хэсгийн 2-р тойргийн тоглолт дөрөвдөж гол фаворитуудын нэг Испани шгшээ баг Сауди Арабын багийг 4-1 харьцаатаагаар хялбархан буулгавлаа. Энэхүү тоглолт Монголын цагаар 6 сарын 22-ны өөрийн 4 цагт Америк нэгдсэн улсын Жоржиа мужийн Атланта хотын Mercedes-Benz стадиум цэнгэлт хүрээлэнд болж өнгөрсөн байна. Эхний тойрогт Капа Вердетэй тэг-тэгийн харьцаагаар тэнцэж шүүмжил хүртөөд байсан ялагчшгүй армадачууд энэхүү анхны очлоо 4 оноотойгоор хэсгээ тэргүүлж эхэлсэн бол Сауди Араб 1 оноод хэвээр хоцорлоо. Тоглолтын 10 дахь минутанд энэ жил 18 нас хүрч буй Барселона клубын довтлогч Ламин Ямал дэлхийн аварга шалгаруулах тэмцээний гарааны бүрэлдэхүүнд анх удаага гарсан тоглолтоо гоолын салхийг нээж өөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний анхны голыг оруулсан байна. Sorry about that. Үүний дараа Микел Оярзабал гоёмсог тоглолт үзүүлж 21 болон 24 дахь минутанд 2 гол дараалал оруулж дубль хийснээр Испанчууд эхний хагас 3-1 харьцаатаагаар хол тэргүүлсэн. 2 дугаар хагас дөнгөж эхлэмэгц 49 минутанд Сауди Арабын хамгаалагч хайсан Аль Камбакти өөрийн алхандаа гол оруулж тоглолтын харьцааг 4-1 болгов. Тоглолтын төгсгөлд Ферран Торрес 1 гол оруулсан ч вараар хянаж отон тоглолт хийж үзэн цуцлагджээ. Сауди Арабын баг Испани хамгаалтыг сэтэлж чадалгүй тэмцээнээ дуусгажээ. Тоглолтын статистик бөмбөг эзэмшилт Испани 67%, Сауди Араб 33, нийт цогт Испани 21, Сауди Араб 3, хаалга онцон цогт Испани 8, Сауди Араб 1. 3-р харинд Канада болон Катар улс. Канадын шгшээ баг Катарыг 6-1 харьцаатаагаар бут нэрийг дэлхийн аваргыг шалгаруулах тэмцээний түүхэн анхны ялалтаа байгууллаа. 2026 оны дэлхийн аваргыг шалгаруулах тэмцээний групп B хэсгийн тоглолт өрнөж тэмцээний зохион байгуулагч орнуудын нэг Канадын шгшээ баг Катарын багийг 6-1 харьцаатаагаар бут нэрлээ. Энэхүү түүхэн тоглолт Монголын цагаар 6 сарын 19-ний өглөөний 6 цагт Канада улсын Ванкувер улсын BC Place цэнгэлт хүрээлэнд болж өнгөрсөн байна. Тоглолт эхнээсээ Канадын бүрэн давмгайлдоор өрнөж 16 дахь минут Кай Ларин ойрын зайнаас хаалганд гоолны салхийг нээсэн бөгөөд 29 дахь минутанд довтлогч Jonathan David гоёмсог цогт гүйцэтгэн 2-1 болголоо. Тоглолтын 33 дахь минутад Катарын хамгаалагч Шохид Ахмед торгуулийн талбайн гадна Кайжин Бекнийг унган вар үтснээр шууд улаан утсаар талбайг чөлөөллөө. Хүн дутуу үлдсэн Катарын шгшээ багт 1-р үеийн нэмэлт цагт Jonathan David дахин гол оруулж дубль хийсээр эхний хагас 3-1-ээр өндөрлөө. 2-р үеийн 53 дахь минутанд хагас хамгаалагч Асим Мадибо Канадын Исмаил Коне дээр маш бүдүүлэг алдаа гаргасаар мөн шууд улаан утсаарч Катар талбай дээр 9-үүлээ үлдлээ. Үүний дараа Натан Салиба 63 дахь минутанд өөрийн анхны голоо оруулсан бол 75 дахь минутад Катарын хамгаалагч Мухмед Мани өөрийн алхандаа гол оруулжээ. Тоглолтын үндсэн цаг дуус шүүгчийн нэмэлт цаг дээр Jonathan David голдож хет-трик хийснээр тоглолтын эцсийн цагийг 6-1 болгон тавьсан байна. Тоглолтын статистик бөмбөг эзэмшилт Канада 78%, Катар 22, нийт цогт Канада 31, Катар 2, хаалга онц цогт Катар 10, Канада 10, Катар 1. 2-р харинд Нидерланд болон Швед улс. Нидерландын шгшээ баг Шведийг 5-1 харьцаатаагаар бут нэрийг дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хүчрэг байгаагаа зарлалаа. 26 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний групп F хэсгийн 2-р тойргийн хамгийн шүүгэнтэй тоглолт өрнөж Нидерландын шгшээ баг Шведийн хүчрэг багийг 5-1 харьцаатаагаар бут нэрлээ. Энэхүү тоглолт Америк нэгдсэн улсын Техас мужийн Хьюстон хотын Хьюстон стадиум цэнгэлт хүрээлэнд болж өнгөрлөө. Эхний тойрогт Японд 2-2-оор тэнцээд байсан Нидерландчууд энэхүү анхны очлоо авч 4 оноотойгоор хэсгээ тэргүүлж эхэлсэн бол эхний тоглолтод Түнисийг 5-1-ээр хожоод байсан Шведүүд ижил харьцаатаагаар хожигч дэлхийн аварга шалгаруулалт тэмцээний түүхэнд хачирхалтай амжилт эзэд болов. Брайан Броби ердөө 5 дахь минутанд гоолны салхийг нээсэн. Тэрээр мөн 17 дахь минутад дахин голдож дубль хийснээр Нидерланд эхний хагаст 2-1-ээр тэргүүлсэн. 2-р үеийн эхлээд Нидерландын тоглолтоо улам ширүүс Каталог Гакпо 47 болон 54 дахь минутуудад дараалан 2 гол оруулж дубль хийснээр харьцааг 4-1 болгосон. Тоглолтын 59 дахь минутанд Шведийн залуу од Энтани Иланга 1 гол оруулж тоглолтын харьцааг 4-1 болгосон ч тоглолтын үндсэн цаг дуусах мөчид буюу 89 дахь минутанд Кристиан Самарвол торгуулийн талбайн гаднаас гоёмсог цогт гүйцэтгэн голдож тоглолтыг 5-1 харьцаатайгаар өндөрлүүллээ.
Тоглолтын статистик бөмбөгийн эзэмшил Нидерланд 52%, Швед 48, нийт цохилт Нидерланд 12, Швед 21. Хаалга онсон цохилт Нидерланд 7, Швед 10. Нэгдүгээр нь Португал болон Узбекистан улс. Португалийн шигшээ баг Узбекистаныг 5-1 харьцаатайгаар бут нэргэд дэлхийн аварга шалгаруулах тэмцээний анхны очлоо авлаа. 26 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний групп К хэсгийн 2 дугаар тойргийн тоглолт өрнөж Португалийн шигшээ баг тэмцээний дебют баг болох Узбекистаныг 5-1 харьцаатайгаар бут нэрглээ. Энэхүү түүхэн тоглолт Монголын цагаар 6 сарын 24-ний үүрийн 1 цагт Америк нэгдсэн улсын Техас мужийн Хьюстон хотын Хьюстон стадиум цэнгэлт хүрээлэнд болж өнгөрсөн. Эхний тойрогт Конго улстай 1-1-ээр тэнцээ шүүмжил дагуулад байсан португалчууд энэхүү анхны алдаа байгуул шүмгийн 32 шалгарах боломжоо маш өндөр болголоо. Тоглолт эхлээд ердөө 6 дахь минутанд Криштиано Роналдо голын сэлхийг нээсэн. Роналдо 6 дэлхийн аварга шалгаруулалт тэмцээнд дараалан голцсон анхны хөлбөмбөгч болж түүх бүтээлээ. 17 дахь минутанд Ньюно Мендес чөлөө цогцолтоос гайхалтай голдож 2-1 болгосон. Узбекистаны багийн тоглогч Азиз Ганави алсын хүчтэй цогцолтоор гол оруулсан шүүгч VAR архинаж Кансело дээр алдаа гаргасан гэж үзэн голыг цуцалсан байна. Тоглолтын 39 дахь минутанд Криштиано Роналдо хаалгачтай 1-1 тоглолт хийж голдож дубль хийснээр португалчууд эхний хагас 3-1-ээр тэргүүлсэн. 2 дугаар үеийн тоглолтын 60 дахь минутанд Узбекистаны хаалгачаас ойж өөрийнх нь хаалхан дорон автгол болон тооны харьцаа улам холдлоо. Роналдо хитрик хийхээр хит хитэн удаа аюултай цогцолт гүйцэтгсэн ч хаалгач Ниматав хааж чадсан. Тоглолтын үндсэн цаг дуусах мөчид буюу 87 дахь минутанд сэлгээгээр орж ирсэн Рафаэл Ляв хүчтэй цогцолтоор Узбекистаны хаалгыг дахин мэлалаа. Тоглолтын эцсийн цэгийг 5-1 болгон тавьсан байна. Статистик бөмбөг эзэмшил Португал 66, Узбекистан 34, нийт цохилт Португал 16, Узбекистан 7. Хаалга онцлог цохилт Португал 9, Узбекистан 2. Бүхэндээ сүүлийн 7 хоногт болсон 2026 оны дэлхийн аварга шалгаруулалт тэмцээний топ 10 тоглолтын төвмийг хүргэлээ. Хэрвээ танд манай бичлэг таалагдсан бол subscribe болон лайк давчиг дараарай. Баярлалаа. Мөн эдгээр тоглолтоос танд хамгийн их таалагдсан тоглолтоо бичиж үлдээгээрэй. Ингээд дараа 7 хоногийн сонирхолтой бичлэгүүдээрээ уулзцаая. Сайхан амраарай.